За TeamViewer ашиглан хэрхэн одоо өөр хүний компьютерийн дэлгэцийг зөвхөн дэлгэц ушааг тэр компьютерийг одоо зайнаас удирдах талаар үзье. За тэгэхээр юуны төрөнд бол TeamViewer-ыг татаж суулгах хэрэгтэй. За Google дээр TeamViewer гэж хайгаад за сайт руу ороод татаад авъя. За татаж авсан файл дээрээ за нэг товшоод за инсталлерыг найжлуулъя. За тэгэхээр за ажилуулахад бол одоо компьютер 1 дээр одоо ийм гарч ирж байна. За компьютер 1 2 гээд хоёр дэлгэц байгаа. За хоёр компьютер дээр хоёулын дээр нь одоо суулгаж байгаа. За personal буюу non-commercial use гэдгийг сонгоод за тэгээд цаашаа шууд accept finish гэдэг товчийг дараад суулгая. За тэгэхээр шууд одоо ийм дэлгэц гарч ирнэ. За өөрийнх нь одоо ID болон пассворттой. За тэгэхээр компьютер 2-ын пассвортыг биш партнер ID буюу компьютер 2-ын ID-г нь одоо оруулаад за тэгээд enter товч дарахад за пассвортыг асууж байна. За тэгэхээр энэ 257 XY гэсэн одоо нууц үгийг нь одоо шивж оруулъя. За нууц үгийг нь шивж оруулаад за логон товч дээр дарахад бол хоёр компьютер маань бол хоорондоо холбогдно. Өөрөөр хэлбэл би компьютер 1 дээр одоо өөр энэ цонх гарч ирээд энэ цонхороо би компьютер 2-ыг удирдах боломжтой гэсэн үг. За одоо та бүхэн харж байгаа одоо энэ дэлгэцийг жижигрүүлээд за цонхон дээр дараад явхад бол одоо нэгдүгээр компьютер дээр одоо үйлдэл хийж байгаа. Хоёрдугаар компьютер бол одоо тэр үйлдэлд дагаж явж байгаа. Тийм болохоор нэг ялгүй хоцролттой явж байна. За ийм байдлаар одоо өөр хүний компьютерийг компьютертэй холбогдож одоо ажиллах боломжтой. За мөн TeamViewer дээр бол одоо хоёр компьютер буюу за хэд хэдэн компьютерч холбогдох боломжтой. За тэгвэл нэгээс дэш компьютер бол заавал одоо нэвтэрч орж иж холбогдох юм. За нэгээс дэш буюу хоёроос дэш. За тэгэхээр энэ одоо харуулж байгаачлан ингээд файл бас биелэгөө шууд шилжүүлэх боломжтой. Ямар нэгэн мэйл ч юм уу шеэр хийхгүйгээр шууд TeamViewer-ээр холбогдоод нэг компьютероос нөгөөх рүүгээ шилжүүлэх боломжтой. За тэгээд энэ удаагийн хичээлийг үзсэнд баярлалаа. За та бүхэнд одоо энэ хичээл хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.